бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр миний өдөр тутмын нүр бодолтой танилцгаая. За өглөөсөө сайхан юу гараагаа цаас ирэмад үргээд араас нь нарны тусаа төрөх байгаа. Нарны тусаа хүзүүндээ төрөхөө мартваа гэж та. За тэгээд араас нь фаундейшнаа сайхан тус төрөх юм шиг ингээд тараагаад тэгэхээр арай илүү нэмгөө уусч юм шиг санагдаад байдгийн. Үүний дараа спонжороо сайхан зөөлөн төвшөө тараагаад уусгаад өгнө. За дараа нь одоо үүний дараа хөмсөг зурах гэж байна. Би болохоор хөмсгөө зурахтаа ерөөдөө үс багтаа аюу үсгүүдээ ерөөдөө бөглөл бодчихдаг. Арийнхаа нэг сүүл хэсгийг болохоор жоохон бараан дубор ингийн динээр тоцсогчдөг байгаа. За энэ сүүлийн үеийн тэрийн төлөөд байгаа блашаар сайхан нүднийхээ хөрөлт хэсгийг ингээд хөрөж толчихлаа. За өдөржингөө бодолтой авах учраас усаад алгах учраас сайхан түгжээд ураа паудраа түгжээд өгч байгаа. Миний хувьд контур зурх жоохон асуудалтай учраас ингээд нүднийхээ төгсгөл хэсэг бараан дүүнгийн тэн тавиад бодчихдаг байгаа. Инкээрээ аялаа амархан хугацаач баг зарцуулна. Хөдөө хэрэг явж байсан юм багс максаа марцуу тэгэл гараараа ингээд бодчихдаг. Дөө амар шүү дээ тийм яах вэ та. Намидээс араас нь блаша мартчихлахгүй. Энэ хараад хоёр өөр ингээд хадгалж байна. За тэгээ сайхан хамарныхаа зүгээр хэсэг тэгээд ирүүн хэсэгтэй бас төгтөг байгаа. Тэгээ мэдээж гэрэл зүтрээ мартчихлахгүй. Ялангуяа тух хэсгээ мартчихлахгүй. Яг нүднийхээ доод хэсэгт ингээд зурцгаад илүү хөрөнгөд харагдаад байгаа юм шиг санагддаг. Доод хэсэгт нь баг зэргийн гоё сата тэн тавиал бас хөмсөг уруулныхаа доор дээр ингээд гоё гэрэл зүтэг тавиад хөрх харагдаад байдаг. Дараагийн бичлэгээр уулзалтаа баярлалаа.